800-ны тэртех жамуухан ширэл дээгүүр өнөөдөр талын болж морж эргэж их нутгийн ноён солихнан гудайсан хялганы толгой гашуудал таяа бөхөлзөн. Тэр газрын цээжийг аниртан чагнаваас Монгол Эрсийн нөхөрлөл гүнигт хагцлын тухай эмгэнэлт түүхийг өгүүлнэ. Олон аймгийн цусла тамцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжиний ялалдаар төгсөж байсан тэр жил хаан Жамуух нөхдөд баригдаад Чингисийн өргөнөө хүргэгдэж ирлээ. Богд эзэндэн халдсан боол иргэдийн Чингис хаан өвс ногоо хүрэнтэл цаазалж Жамуухыг суллаад өгүүлрэн. Эвэй эвдрэлцэж олонтаа бодилсанж амичин хэлтрүүлий хаан андмын. Агнихт нөхөрлөл ом баттгаж агуурд хамт төшилдсэн шүтэлцэж явдгаа чи хэмээн өршөөл үзүүллээ. Гэвч нас өдөр эд дундаан төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамуух хариу өчсөн нь. Өндөр хаан суудалдаан чи заларч өрлөг 9 жанжны чин тоо бүрэн байхад би илүүдэх визээ андмын. Чамд зай тавьж өгье. Үндэс мөчр бүхтээ хорхоногийн сагалгар мод шиг цэцэглэн гангаж явсан юмсан. Үйлийн хонгарсал химэн ямар тэнгэрийн зарим бөө хөрөгцнийг бүүмэд. Атгаг санаа дэмийн үгэнд орж андгай тангаргаасан ятсан цагаас хойш тавилан заяаны ховид төрөгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хурж ирлээ. Анд минь чи болгоогтун. Тэнгэрт хос наран мандвал газарт гам болж гал шатан. Монголд 2 хаан байвал дайчин самун тасрахгүй. Олон дайнд оройлон чадал хүчин дан эрдэж явснаа санахад чиний элдийн дор явж би хизээж чадахгүй. Нэгэнд дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний зарилгын дор явахыг бас тавьчихгүй. Чи бол Тэнгэрийн бөө Шадарбаатрууд дан тэтгэгдсэн Чингис хаан. Би чамтай зэрэгцэж өргөгдсөн хамаг Монголыг захирах гүр хаан Жамуух. 3 дум зэргийнхэн ялалтын ухагаар далан балжуудад чамайг шахан сандаргаж явсан томогт тэр Жамуух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийдлээ. Чамд өн үрд итгэгдэх ийм замыг сонголоо. Дээр тэнгэрт нар нэгэн байг дэлүүн болдог ийг ийгүүлэх сар бас нэгэн байг дэлхий газар тамань хаан бас нэгэн байг. Өсөх насандан онны мөсөн дээр шагалдсан наадаж өдгөө идэр цагтаан бүх Монголын хувь заяанд толбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй. Учир энд 2 их хаан, 2 их баатар, 2 Монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё анд минь. Хаан Жамуухын суу алдрыг даяар Монгол мэднэ. Энэ нэр сүрээрэн чиний хаан алдрыг өндөр дөргөөд өөрөө би амиан тавьчих. Олны санаа бүх хоёрдог. Өлмий өвдөгд орчин өөрийгөө би ивж өгье хаан анд минь чиний нэр улам агаа болог. Гүр хаан Жамуух өөрөө чамд сөглөө гэдгийг дуулаад хамаг Монгол 4 зүг 8 зохист хаан анд чиний алдар урд хожид үзэгдээгүйгээр дуурсах болно. Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөхчж нөгөө нь хагцъя. 9 хөлт цагаан туг дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сүгдэн гуй хаан анд минь чи намайг өршөөхтөн цаазалж өршөө. Би чамтай нөхөрлөхдөн үхэж нөхөрлөе.
Хөдчирхэг гүрэн өнөмөн хоршхыг бэлэгдэж хаан биерэн туг сүлдий чин тахих. Эцэнт улсын төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багдах учиргүйг дээр тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй болжээ. Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн төвчж чадахгүй. Харь дайсан хатгалдахыг санаарахвал Монгол цэргийн тахир сэлмээр дэлхий дайдыг номлон хэмжихтэн дорн зүгт нар хаанаас мандадгийг очиж үзэхтэн өрн зүгт нар хаан шингэдгийг хүрч мэдхтэн бас их төр эзэнт гүрний хэргийг эмсихэн үгтэй хутган зөвшөгч надаар төгсгөл болог. Энэ мөчөөс хойш хаан Жамуухын алдар урван тэрслэгч хэнийгч болов төрийн цэрлэл цааз үл тойрохын хууль болог. Өчих өчил минь гүйцлээ хаан ханд минь. Өшөө хорсол боцолсон хамгийн бэрх цагтч өлөн эхийн сүд цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр намайг алуулгатун өдөр дүргэн тонлогтун түүхийн хүрд саад тодгоргүй орчиг гэлээ. Чингис хаан хэсэг бодлогошорсноо тэргүүнэн өргөж шадар хүмүүсэн дуудан зарлиг болголоо. Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр сойрхтугай. Баатар Жамуухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж цус гаргалгүйгээр өхүүлэгдэн. Анд дам бэлгэлсэн алтан бүс имэн бүсэлүүлж аргамаг сайхан хүлгээр хаан Жамуухыг тахиж ахсах зэвсэг хоёг дуулгын асан хүлэг баатрын ясаар оршуулгатун. Эрх хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдгийг эрх хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч ч болдгийг төмөн үед сантугай. Ийхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон бурал суусан армаг тармаг сахал дээр нулимсан тусал гялтганлаа. Хаадын зарлиг ёсоор болж мөнх тэнгэрийн таалалд нийцэв. 800-ны тэртех Жамуухын ширэл дээгүр эхэн нутгийн ноён салхи гуниг тайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганы ботонд шивнэн эрин зуунд илгэн.